Ерөнхийдөө аудитор 17 зөвлөмж хургуулснаас ерөөсөө бүрэн эргэцсэн 3 зөвлөмж байна гэж. Өөрөөр хэлбэл хүрэгжилт нь 20% та гэсэн үг, 20 хүрэхгүй хувьтай. Тэгээ эндээ болохоор төсвийн сахилга бат хангалтгүй муу байгааг харуулж байна гэдээ үгэнсэн байж байна. Тэгэхээр бид нар улсын төсвийн орлогоо бүрдүүлэхээ болохоор ялангуяа энэ татвар дээр бол давуулаад 10 орчим хувиар ингээ биелүүлчихэж байгаа. Тэгээ татврын чинь ихэнх нь хувийн хвшил бүрдүүлж байгаа. Хувийн хвшлээс бид нар татвар төсвөө бүрдүүлэхээр дансыг хааж байгаа, торгож байгаад ингээ төсвөө бүрдүүлчихдэг. Цалингаа тавих хүчээсэн, бизнесийнхаа эргэлт үйл ажиллагааг тэлгэжсэн мөнгөийг хааж байгаа, торгож байгаад бүрдүүлдэг. Буцаагаад төсөв дээрээ авчраа зарцуулахаараа ингээд хяналт муутай, сахилга бат муутай ингээд замбраагүй зарцуулж байна. Одоо үндэсний аудитын газрын дүгнэлтэн дээр байгаа даа шүү дээ. Маш олон асуудал байна дурдах юм бол. Тэгэхдээ ерөнхийдөө энэ асуудал одоо яагаад юм сул байгаад байгаа юм бэ? Гол асуудал нь яг юунд байгаад байгаа, хэрэгжихгүй байгаад байгаа, зөвлөмжүүд өгсөөр хөтл 20% та бүрэн эргэцсэн 20% байна гэдэг бол маш хангалтгүй харуулж байна шүү дээ. Ер нь цаашид энийг яаж сайжруулах юм бэ гэдэг ийм хоёр асуулт байна. За дараагийнх нь болохоор энэ нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны чөлөөт үлдэгдэл бараг 1.34 их найт төгрөг арилжааны цөөхөн хэдэн банкнд байршиж байгаа. За тухайлбал одоо Хаан банкнд 500 орчим тэрбум төгрөг байршижсэн гэж сая мэдээлэл өгч байна. Голомт банкнд 100 гаруй тэр 200 орчим тэрбум төгрөг ч гэдэг юм уу. За ингээ байршихтаа одоо ямар хэмжээний хүүтэй байршиж байгаа вэ? Ер нь бол зөвхөн энэ эрүүл мэнд нийгмийн даатгалын сан гэлтгүй одоо төрийн өмчт компаниуд байж байгаа. Эрдэс 5 толгой, бусад олон төрийн өмчт компаниуд сангуудын мөнгө байршиж байгаа. Энэ мөнгүүд ер нь ямар хүүтэй байршиж идэв юм бэ? Төсвийн мөнгө чи эргээл цаанаа татвар төлөгчдийн мөнгө байж байгаа шүү дээ. Тодорхой хэсэг нь. Тэгээ буцаагаад арилжааны банкнаас иргэд аж ахуйн нэг зээл авахаараа 20-30% та зээл авдаг. Арилжааны банкуд нь хажуудаа баахан банк усуудаа тэрүүгээрээ 30-40% та зээлдэг ч хэлээ. Тэгэхээр ийм асуудал дээр нь Монгол банк ямар хөө бодлого барьж байгаа юм бэ сангийн. Татвар төлөгчдийн мөнгө төсөв рүү ороод төсвийн орлого болоод буцаад банкн дээр очиж байшихаараа хүүтэй байгаа мó хүүгүй байгаа мó ямар хүүтэй байгаа. Эргээд иргэдэн аж ахуй нэгжийн зээл авахаараа маш өндөр хүүтэй зээл авдаг. Маш хүнд нөхцөлтэй хамаг барьцаа маш өндөр шалгуур тавьж авдаг. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч. Ямар хэмжээний хүү, ямар хэмжээний хүүгийн орлого олсон бэ? Дараа 1 минут сунгаад авчихв. За 1 минут сунгая. Ганц зэрэг гişүнэ. Микрофоныг өгье. За 3-т энэ засгийн газар болон төсвийн байгууллагын данс нийт хаах журам дээр маш тодорхой заасан байж байгаа. За энэ санхүү төсвийн асуудал эрхэлсэн дөрвөн захиргааны төв байгууллага энэ журмын 2-3 цаасан зөвшөөрлийг олгохдоо Монгол улсын засгийн газар